Сайн байцгаана уу? За илүү уруу суух тавтай морлоо. Та яг одоо илүү уруу суугийг хүлээн авч сонсож байна. За ингээд байнгын сонсогчдоо маш их баярлалаа. Та нартай хайртай шүү. Нөгөө үгээ давтаж хэлье. За мөн та илүү уруу суугийг анх удаа сонсож байгаа бол subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд илүү уруу суугтай нэгдэрэй гэж хүсье. Өнөөдрийн ярих жүжигчин бол бидний сайн мэдэх Хван Жугийн киноны гол дүр тоглосон Жао Вэй гэх жүжигчин business woman эмэгтэй юм аа. За Жао Вэй 15 настайгаас эхлэн урлагт авьяастайгаа харуулж чадсан бөгөөд Хван Жугийг олон ангид кинонд тоглосноор их газрын хятад за цаашлаад Тайвань, Хонконг даяар алдартай жүжигчин болсон. Жаовэгийн жүжигчний карьер цэцэглэн хөгжсөний дараа санхүүгийн хөрөнгө оруулалтаар тэр бомтон болсон байдаг. Ер нь бол одоо тэрээр жүжигчин, дуучин, кино найруулагч, бизнес вумен гэсэн тодтголтой эмэгтэй юм аа. Гэсэн хэдий ч яагаад ийм алдартай од гинэт одоо хятадын хар жагсаалтанд орж entertainment ертөнцөөс бүр мөсөн арчигдсан бэ гэсэн хамгийн чухал бөгөөд өнөөдрийн ярих сэдвийн гол асуулт гарч ирсэн байгаа. За энэ асуулт олон хүний анхаарлын төвд одоо болтол байсаар байна. Жао Вэй 1976 оны 3 сарын 12-нд Хятадын Аньхүй мужид 4 хүүхэдтэй айлын охин болж төрсөн. За түүний бага нас тэмч дардан аз жаргалтай байгаагүй гэдэг. Өвөө нь бослого тэмцлийн үед золгүй байдлаар амиа алдахад гэр бүлийнхээ хүнд ачааг үүрч явсан. За ажилсаг эмээ түүнийг өсгсөн байна. Жао Вэй эмээгийнхэн хайр халамжинд өсч усан хангамжийн станцанд одоо тусалж байсан гэдэг. За энэ усан хангамжийн станцыг бол одоо манай монголоор жоохон арай дөхүү ярих юм бол ер нь худаг дээр ажиллаж исэн гэж хэлэхэд болно. Тэрээр удалгүй өөрийн дур булаам дүр төрх том дугуйн нүд, ийдэг сэргэлэн зан чанараараа хүмүүсийн сэтгэлийг татгуулсан. Түүний эцэг эх нь охиноо эрх чөлөөтэй өсгөж зөөлөн ханддаг байсан учраас тэрээр ирч хүчтэй зан чанартай хүн болон төлөвшсөн байна. Жао Вэй хүүхэд байхдаа нэлээд сахилгагүй охин байсан бөгөөд хуршүүд нь түүнд бүр ямар сайндаа томбой гэх очиг хүртэл өгч байсан гэдэг. За энэ томбой гэдэг хэллэг бол манай Монголд нэг хэрэгэлдэг юм а. Энэ Азийн орнуудад ер нь маш хэрэглэгддэг үг л дээ. Юу гэхээр ер нь томбой гэдэг нь бол одоо эмэгтэй хүүхдүүдийг голчлон одоо нэрлж хэлэх бөгөөд энэ нь бол яг нөгөө эмэгтэй хүүхэд. За гэхдээ нэг тийм иршүүд банд шиг хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм хүүхдүүдийг ер нь томбой гэж одоо нэрлэдэг юм хэллэг байдаг. За эцэг эхийнхээ ажлаас болж сургуулаа бол тэрээр байнга сольж одоо шилждэг байсан бөгөөд түүний одоо сурлагад энэ байдал муугар нөлөөсөн байх магадaltaйч за түүний урлагийн авьяас бол альч сургуульд очсон гялалзаж байсан. 15 наснда урлагийн чиглэлийн энгийн сургууль элсэн орж кино жүжигчин болох анхны гараагаа эхэлсэн. За үүнээс 2 жилийн дараа залуу бүсгүйд боломж гарч тэрээр Жан Югийн найруулсан Painted Skin кинонд тоглосон. Түүний кино урлагт орох хаалгыг нээсэн. Анхны бөгөөд хамгийн чухал алхам болсон байдаг. Жао Вэй дунд сургуулаа төгсөөд Бээжингийн кино академийн сургууль элсэн орж жүжигчний мөрөөдлөө биелүүлсэн. За оюутан байхдаа тэрээр Хуан Шаомин, Чэн Кун зэрэг одоо ирээдүйн хятадын алдартай од болох одоо жүжигчтэй найзалж одоо хамт суралцж байсан гэж байна. За алдарт жүжигчин Хуан Шаомин ангийнхан авьяаслаг найз болох Жао Вэйд одоо хариу нэхэлгүй одоо хайртай байсан тухайга хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүртэл дийлгсэн байдаг. За мөн одоо хятадын сонин хэвлэлүүдэд ч гэсэн энэ жүжигчин Хуан Шаомин болон Жао Вэй нарыг одоо жинхэнэ best одоо фрэндүүд те за мөн ингээд одоо хайр дурлалтай нэгэндээ одоо дурлсан хосуудаа гэж ярьдаг одоо мэдээлэл их цацагдсан байна. Жао Вэйгийн Бээжингийн кино академид оюутан байхдаа East Palace, West Palace, за Magic Formula зэрэг хэд хэдэн кинонд тоглосон байдаг. За гисэн хэдий ч түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн кино бол түүхэн олон ангид кино болох Хван Жугийн кино байсан юм аа. 1997 онд Жао Вэй Хван Жугийн киноны Бяцхан хараацай гэдэг сайн янзын дүрд одоо тоглох үедээ 2 дугаар курсын оюутан байсан байна. За сэргэлэн тэрслүү өнчин охин сайн янзын гинтийн байдлаар хориотой хотод нэвтрэн орж хааны өхөөрдөн гүнж болсон тухай одоо үйл явдлаар энэ кино эхэлтгээ. За ингээ мэдээж одоо намайг ч гэсэн хүүхэд байхад энэ кино Монголд бас их орчуулагдаад гарч исэн. За ингээд маш их алдартай кино байсан. Ер нь манай монголчууд бол энэ Хван Жугийн киног одоо мэдэх байхаа, үйл явдлыг одоо мэдэх байхаа гэж бодож байна. Тийм учраас энэ киноны одоо үйл явдлыг ярих нь илүүц гэж бодоод дараагийн мэдээлэл рүүгээ орж байна.
За энэхүү олон ангит кино нь маш хурдан үзэгчдэд таалагдаж их газрын хятад, Тайвань, Хонконг тэрч байтугай Вьетнамыг хамарч Жаовэ болон уг кинонд тоглосон бусад залуу жүжигчдийн алдар нэрийг шинэ ойрголд гаргасан дэлгэцийн бүтээл болсон юм аа. Хуанжугийн киноны гол дүр сайн янзын бол залуу нас, ирч хүч, тэмцлийг харуулсан гайхалтай сайхан дүрийг гаргаж чадсан гэж Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох People's Daily, за Beijing Youth Daily-гээр тасралтгүй нийтэлж байсан байна. За энэ үед Жао Вэй карьерийнхаа оргил үед хүрсэн байсан. Гисэн хэдий ч тэрээр Хуанжугийн киноны дараа хэд хэдэн кинонд тоглосон боловч за уг кинонууд бол түүнд тийм ч их амжилтыг авчирч чадаагүй. За ингэсэн ч гэсэн Жаовэ бууж өгөөгүй байна. Тэрээр хөгжмийн ертөнцид хөл тавьж өөрийн дууны бие даасан анхны цомгоо гаргасан байна. 2000 онд тэрээр дулааны урлаг гардаг The Duel кинонд Энди Лау, Экин Чен, Ник Чен зэрэг томоохон жүжигчтэй хамтран тоглож уг кино нэлээд өндөр ашиг орлоготой киноны тоонд орсон байна. 2001 онд Жаовэ Шаолиний хөл бөмбөг кинонд инээдмийн хаан гэгддэг Стивен Чоутай хамт тоглосноор томоохон амжилтанд хүрсэн кино болсон. За миний санахын энэ Шаолиний хөл бөмбөг кино бас монгол хэлнээр орчуулагдаж гарч исэн байх. Энэ киноны хэсэгт гардаг бол нэг үг байдаг юм байна. За тэр үг юу вэ гэхээр Марс руу буц, дэлхий чамд дэндүү аюултай гэдэг үг бол тухайн Шаолиний хөл бөмбөг киног гарч байх үед нэлээд алдартай хэллэг болж хятад даяар алдаршиж исэн гин. 2002 он гэхэд Жаовэ Хятадын кино урлагт аль хэдийн өөрийн байр сууриа баттгаж чанартай олон уран бүтээл тойруулж чадсан жүжигчин болсон байлаа. 2012 онд тэрээр So Young киног найруулахдаа нилээдгүй хүчин чармаалттай тулгарч сорилттой ажилтай тулгарсан ч уг кино гарсныхаа дараа маш их орлого олж олон нэр хүндтэй шагналуудыг авч чадсан байна. Үүнээс 2 жилийн дараа тэрээр Dearest киногоор 34-р удаагийн Хонконгийн кино шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авсан. За 2015 онд Жаовэ Tiger Mom кинонд тоглосон бөгөөд энэ нь Хятадын боловсролын системийн талаар ихээхэн шуугиан тарьсан маш том шүүмжлэлийг нийгэмд авчирсан тийм ээ ийм кино болсон. Жаовэ кино урлагийн амжилтаас гадна цусны хор тавдартай хүүхдүүдэд 23 сая юан хандилсан. За түүнийг бол инэрэнгүй сайхан сэтгэлтэй жүжигчэн гэдгийг бол нийгэмд харуулж чадсан үйл явдал юм гэж үзэж байна. За гэвч 2021 онд бүх зүйл нэгэн шөнийн дотор өөрчлөгдөнө гэж хинч таамаглаагүй. Тухайн цагт Жаовэ карьерийнхаа оргил үед байсан бөгөөд түүний дүр төрх бол нийгэмд бол маш эерэг энергиэр дүүрэн байсан. За гэвч 2021 оны 8 сард Хятадын entertainment салбарыг цочирдуулсан үйл явдал болсон. Жаовэгийн бүх дэлгэцийн уран бүтээлүүд Хятадын томоохон кино, телевизийн вебсайтуудаас гинэт устгаэгджээ. Түүний тоглосон бүх алдартай кинонууд за Хятадын кино урлагийн ертөнцөөс ор мөргүү алга болсон. Ганцхан шөнийн дотор. Мөн түүний дотны найз болох Хуан Шаминтай хамт тоглосон The Best Partner олон ангид киног хүртэл тодорхойгүй хугацаагаар киноны нээлтийг хойшлуулж гол дүрийг бол дахин зарласан. Нэгэн цагт Жаовэтэй ойр байсан найз нөхөд томоохон хамтран ажилласагт нь энэ үед бол түүнээс нүүр буруулж Жаовэгээс харилцаагаа шууд тасалсан. Ялангуяа түүний олон жилийн найз, за түүний дурлалт залуу гэж нэг хэсэг яригдж явсан жүжигчин Хуан Шамин ч гэсэн түүнээс холбоогоо талсан байна. Энэ үед Хятадын шүүхээс Жаовэд ямар нэгэн тодорхой ял тулгасныг бол олон нийтэд огт зарлаагүй. Албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр чимээгүй байгаа нь тухайн түүнийг юу болсон бэ, яасан бэ гэдэг сурхлыг нийгэм даяар улам өдөөж нэмэгдүүлж өгсөн байна. Хятадын зарим интернет хэрэглэгчид бол Жаовэтэй холбоотой өнгөрсөн таагүй явдлуудыг бол ухаж түнхэн сөхөж эхэлсэн байна. За тэд бол 2001 онд Америкийн нэгэн сэтгүүл Жаовэ зураг авахлахдаа Японы төрийн далбаатай төстэй буюу мандаж буй нарны зурагтай даашин зөмссөн үйл явдлыг эргэн сөхөж түүнийг бол Хятад улсыг доромжилсан гэж буруутгаж интернет цахим орчинд гаргасан байна. За цаашлаад 2016 онд Жаовэгийн продюсерлсан No Other Love гэдэг киноны эмэгтэй гол дүрийн жүжигчнийг Тайваны тусгаар тогтнолыг дэмжсэн гэх хэрэгээр маргаан
тухайн цагууд гараад исэн. За энэ нь ямар учиртай вэ гэхээр No Other Love киноны эмэгтэй гол дүрийн жүжигч нь Японы Ясукуни гэх сүмд зочилж очсон. Энэ сүмд очиж мөргсөн гэдгийг нийгэм даяар цацаж буруутгачихсан. За мөн Жавэг бол Тайваны тусгаар тогтнолыг дэмжсэн кино найруулагч. Японочдод хамтарч ажилласан гэсэн томоохон шүүмжлэлд бол Хятадын нийгэм даяар түүнийг шүүмжлээд исэн юм байна. За Жавэг мөн жирэмсэн эмэгтэйг дээрлэж түүнтэй зөв бусаар харьцсан гэсэн асар том ховж 2004 онд гарч исэн. За энэ цуу яриаг хүртэл Хятадын цахим интернет хэрэглэгчид бол сүхэж түүний нэр хүндийг цахим орчинд маш ихээр гутаасан. Гисэн хэдий ч эдгээр бүх шалтгаан зөвхөн өнгөц таамаглал төдий байсан. Яг асуудлын гол цөм байгаагүй. Хэрэв Жавэ татвараас зайлсхийсэн, эх оронч үзэлгүй гэх мэт шалтгаанаар хар жагсаалтанд орсон бол Хятадын засгийн газар албан ёсны мэдэгдэл гаргах байсан гэж олон нийт үзэж байгаа. За гэвч Жавэ болон Хятадын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль нь одоог болтол таг дуугүй байсаар. Хэдийгээр энэ үйл явдал эхэндээ Жавэтэй холбоотой мэт харагдаж байсан ч түүний нөхөр буюу бизнесмен Хуан Юлон бол гол дүрийн хүн байсан юм. За тэд 2008 онд гэрлэж нэг охинтой болсон байдаг. 2017 онд Beijing News сонин бол Жавэ болон түүний нөхрийн нийт хөрөнгө 5.7 тэрбум юан гэж мэдээлсэн байна. 2012 онд хосууд Хонконгийн Цвэн Ван хотод бол тансаг зэрэглэлийн 3 вилла худалдаж авсан. За мөн хосууд Сингапур улсад панорома загвартай пентхаус худалдаж авсан байна. Мөн Францад 4 дарсны үйлдвэр худалдаж авсан. 2011 онд Бордоо дэх дарсны үйлдвэрийг 40 сая еврогоор худалдаж авсан нь Францын дарсны ертөнцид шуугаан тарьсан онцлог мэдээ болж байсан. Жавэ өөрийн дарсны үйлдвэртээ зочдтой очих үедээ өөрийн хувийн онгоцоороо нисдэг байсан бөгөөд Николас Цид зориулж тогооч Ник шоуны зураг авалтыг өөрийн дарсны үйлдвэртээ хийлгсэн байдаг. За Жавэгийн нөхөр тэр бомтон болох Хуан Юлонгийн хөрөнгийн гарал үүслийн талаар тодорхой мэдээлэл ерөөсөй байдаггүй. Түүнийг хэрхэн хөрөнгөцсөн нь нууц хэвээр л байдаг. 2008 онд Хуан Юлон 1995 онд Хонконгийн мисс Изабелла Као гэх эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэсэн ганцхан тодорхой мэдээлэл түүний талаар цахим орчинд байдаг. За Жавэтэй гэрлэхээс өмнө Хуан Юлоныг ер нь бол Хятадын нийгэм бол огт таньдаггүй байсан гэж үзэж байгаа. Тэрээр бол олонний танил хүн байгаагүй. Хуан Юлон Хятадын Хуаннан тосгонд төрсөн. За ядуу гэр бүлээс гаралтай гэсэн мэдээлэл байна. За тэгвэл эгэл жирийн гаралтай хүн яаж гинт ийм тэр бомтон болсон бэ гэдэг бол асуулт гарч ирсэн. Жавэ хар жагсаалтанд орсноос хойш Хуан Юлоны олон тэрбум хөрөнгийн талаарх зурхал цахим ертөнцөөр тархсан. За Хятадын сонингуудад бол Жавэгийн нөхөр Хуан Юлоныг бол Шинжэн хотын дарга байсан Шу Зонхэн гэх хүний хувийн жолооч байсан. Энэ хоёр бол нэг нутгийн хоёр байсан. 2009 онд Шу Зонхэн бол 2 тэрбум юаны авилгын хэрэгээр баривчлагдаад байсан юм. За Шу Зонхэн баривчлагдах үедээ түүний нийт хөрөнгө нь ердөө 30 сая юан байсан учраас түүний цаазын ялыг шүүхээс хойшлуулсан байдаг. Түүнийг ял сонссны дараа үлдсэн 1.9 тэрбум юан гинт ур сургуу алга болсон. За тухайн үед Жавэгийн нөхөр буюу Хуан Юлон үнэндээ Шу Зонхэний авилгын мөнгө угаадаг зуучлагт байсан гэсэн цуу яриа бол Хятадын нийгэм даяар тархаад байсан. За Шу Зонхэний ял сонсох үед бол Хуан Юлон түүний үлдсэн бүх хөрөнгийг булан авсан гэж үздэг. За үүнээс хойш буюу 2011 онд Жавэгийн нөхөр бол Хуан Юлонгийн хөрөнгө огцом өссөн байна. Түүний гинтийн тэр бомтон болсон нь улс төрчид болон авилга хээл хахуултай шууд холбоотой гэж хүмүүс ярьдаг байна. За ингээд 2017 онд мөрдөн байцаалтын ажиллагаа Хуан Юлоныг нэгэн шөнийн дотор баяжсан тухай цувралыг бүрэн няцаасан баримтуудыг дэлгэсэн байна. Албан ёсны мэдээллээр Хуан Юлон 1976 онд төрсөн. За төрсөн эцэгтэйгээ хамт барилгын материалын дан ялангуяа цементний бизнес хийж өөрийн энэ олон тэрбумын хөрөнгөө аажмаар бий болгож босгосон хүн. Мөн тэрээр боловсрал эзэмшээгүй бөгөөд төрөлхийн IQ өндөртэй бизнес сэтгүүтэй хүн гэж тайлбарласан.
Хуан Юлоныг Шу Зонхэний жолоочоор ажиллаж байгаагүй гэдгийг Баттай их сурвалжаас мөн баталсан байна. Хуан Юлон өөрийн Weibo захим хаягаараа дамжуулан нэг зүйлийг постлсон нь би хизээч аль нэгэн даргын жолооч хийж байсан удаагүй. За мэдээж жолооч хийнэ гэдэг нь ичмэр ажил биш юм аа гэсэн утгатай зүйлийг нийтэлсэн байна. 2010 оноос хойш Zhao Weiгийн нөхөр Хуан Юлон Хонконгод хамгийн багадаа 27 компанитай өргөн хэмжээний бизнесийн сүлжээтэй болсон байсан. За тэрээр олон улсын казиногийн салбарт оролцоо зогсохгүй гадаадын компаниудтай нэгт холбоотой ажилладаг байсан. Мөн Zhao Wei өөрөө ч Хонконгийн 7 компани хувьцаа эзэмшигч мөн захирлаар ажиллаж байсан. За тэрээр мөн Хонконгийн соёлын аж үйлдвэрийн холбооны захирлаар хүртэл ажиллаж байсан. За Lai Sang Group-ийн дарга Peter Lam, New World Development-ийн туузын дарга Henry Cheng, за Emperor Group-ийн дарга Albert Yuan зэрэг нэр хүндтэй хүмүүстэй Zhao Wei хамт ажиллаж байсан байна. Цаашлаад Zhao Wei Хуан Юлоноор Alibaba-г үндэслэгч Jack Ma-тай дотно харилцаатай байсан. За тэд 6 цингэл бизнесийн ертөнцийн нэгт уялдаа холбоог харуулсан чухал арга хэмжээнүүдэд байнга хамтдаа оролцож байгаа нь бол олонний нүднээ ил байдаг байсан. Гисэн хэдэж тэдний энгийн мэд нөхөрлийн цаана хөрөнгийн зах зээлтэй холбоотой олон с сэжиг бүхий асуултууд байсан. За бүр 2014 онд Zhao Wei Хуан Юлон нар бол Хонконгод бүртгэлтэй Alibaba-гийн охин компани болох Alibaba Pictures-ийн хувьцааг 3.1 тэрбум Хонконг доллараар худалдаж авснаар тус компани 2 дахь том хувьцаа эзэмшигч болсон байдаг. Ердөө үүнээс 5 сарын дотор буюу 2015 оны 4 сар гэхэд тэд эдгээр хувьцаагаа буцаан зарж 589 сая Хонконг долларын ашиг болсон байна. За мөн оны 5 сард Хуан Юлон, Jack Ma болон бусад хэд хэдэн хүмүүсийн хамтаар Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй өөр нэг компани болох Yorent Group-ийн хувьцааг бараг 3.6 тэрбум юанаар худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан гэсэн шуугиан тарьсан мэдээлэл гаргасан. За энэ Yorent Group-ийн хувьцааны үн бол энэ мэдээлэл гарснаас хойш огцом өссөний дараа Хуан Юлон ердөө нэгэн өдрийн дотор 7.4 тэрбум Хонконг долларын гайхалтай ашиг олсон байна. Эдгээр асар хурдан мөнгө олох хилцлүүд бол 2015 оны Хятадын хөрөнгийн зах зээлийн яг хямралын үед хийгдсэн бөгөөд энэ нь их газрын Хятад дахь жижиг хөрөнгө оруулагчдад ихээхэн хохирол учруулсан үйл явдал болсон байна. За энэ Zhao Wei Хуан Юлон нарын бизнесийн үйл ажиллагааны ил тод байдал ёс зүйд олон нийт эргэлзэж тэднийг шүүмжлэхэд хүргэсэн. 2016 онд алдартай хос Zhao Wei Хуан Юлон нар бол өөр нэг тооцоотой бизнесийн гараагаа эхэлжээ. За тэд хөрөнгө оруулалтын төвлөрлөө их газрын Хятад руу татаж Wanzhou Culture-ийн хувьцааг эзэмших зорилгоор Longwei Culture and Media компани байгуулсан. Longwei Culture and Media нь шүү дээ. Zhao Wei-гийн үүсгэн байгуулсан компани бөгөөд энэ компанийг байгуулсан зорилго бол Хятадын entertainment салбарт Zhao Wei-гийн оролцоог өргөжүүлэх зорилготой байгуулагдсан. Хосууд 2016 онд Wanzhou Culture компани хувьцааны 29%-ийг 3 тэрбум юанаар худалдаж авсан. За энэ үед бол нэгэн булхаа илэрсэн. Учир нь энэ Zhao Wei-гийн байгуулсан энэ Longwei Culture and Media компани байгуулагдаад ердөө 2 сар болж исэн. Компани нийт ашиг орлого тэг юан байсан бөгөөд ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаагүй Шанхайгийн хөрөнгийн бирж илрүүлсэн байна. За энгийнээр хэлвэл ер нь ямар ч нөөц хөрөнгөгүй үйл ажиллагаа огт явуулдаггүй шинэ компани хаанаасаа 3 тэрбум юанаар Хятадын томоохон компани болох Wanzhou Culture-ийн хувьцааг худалдаж авсан байх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Энэ 3 тэрбум юаны гарал үүслийг Zhao Wei албан ёсоор тодорхойлох шаардлагатай болсон. Мөрдөн байцаагчид Zhao Wei-гийн Tibet Ambition гэх нуус нэртэй компаниас зээлж авсан 1.5 тэрбум юаныг илрүүлсэн бөгөөд энэ компани Shao Jianhua гэх бизнесмен Tomorrow гэх группийг үүсгэн байгуулагч хүнтэй холбоотой гэж үзсэн.
Бүр 2017 онд Tomorrow Group-ийн удирдагч, үүсгэн байгуулагч Shao Jianhuang-ыг Хонконгийн Four Seasons зочид буудлаас байхад нь гинт баривчилж авсан байдаг. За ингээд 2002 онд Shao Jianhuang санхүүгийн олон төрлийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр Шанхайд 13 жилийн хорих ял өгч 55 тэрбум юаны торгул ноогдуулсан байна. За ер нь бол энэ Tomorrow Group гэдэг байгаа нь бол зүгээр нэг судалж үзсэн би нэг компани биш юм байл л. Эн чинь бол ерөөсөө маш том групп. За доороо асар олон компанийг нэгтгсэн. За энэ компани ерөөсөө бараг оролцоогүй бизнесийн салбар гэж байхгүй. Маш олон компанитай ерөөсөө маш том групп байсан юм байлээ. За тэгэл уул уурхай тэр хувьцаа өөр үйл хөдлөх юу гэдэг нийгэмд мөнгийг том томоор нь олж болох бүх салбарт энэ компани ерөөсөө хуруу гараад дүрсэн ийм том групп байсан. За ингээд мөн Tomorrow Group-ийн санхүүгийн хорооны даргыг цаазаар авсан байна. За бусад том удирдах албан тушаалтнуудад хорих ял өгсөн байдаг. Хятадын аюулгүй байдлын зохицуулахороо эдгээр илэрхий зөрчлийг үл тоомсорлж орхиж чадаагүй. За мөн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж Longway Culture and Media-гийн хөрөнгө оруулалт Хятадын хөрөнгийн зах зээлд ихээхэн үүмэн үүсгэж зах зээлийн дэг журмыг ноцтой зөрчиж жижиг хөрөнгө оруулагчдын итгэлийг ганхуулсан гэж дүгнэсэн. Longway Culture and Media компаниг бол хуурамч бүртгэл хийсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн, эдийн засгийн ноцтой зөрчил гаргасан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж үзсэн. За ингээд хосууд болох Zhao Wei, түүний нөхөр Huang Yulong нарт уг Longway Culture and Media-гийн хэрэгээс болж тэдэнд 600 мянган юаны торгул оногдуулсан байна. Мөн 5 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцох эрхийг хассан. Гисэн хэдийч тэдний өргөн хүрээтэй харилцаа холбоо болон асар их мөнгөтэй харьцуулахад энэ 600 мянган юаны торгул бол тэднийг зүгээр илээд өнгөрөхөлт төдий зүйл байлаа. За ингээд 2020 онд Alibaba Group-ийн охин компани болох Ant Financial нь Хонконг, Шанхай хөрөнгийн бирждээр IPO хийх төлөвлөгөөгөө зарласан. За энэ IPO гэдэг үг нь бол Initial Public Offering гэдэг үгний товчлол бөгөөд за утга нь бол ерөнхийдөө хувийн компани анх удаага хувьцаагаа олон нийтэд санал болгож зарж хөрөнгийн биржид бүртгүүлэх боломжийг олгодог ийм үйл явцыг IPO гэдэг юм. Хувьцааны томоохон тогтолт хийх боломжийг хизээш алдаж байгаагүй Zhao Wei энэ өндөр бооцоотой тоглоомонд чимээгүй хүн нэгдсэн бөгөөд тэрээр бол өөрийн ээжийн нэрээр уг тоглолтод орсон байна. За тэр Alibaba Group-ийн охин компанид дор хаяж 500 сая юаны дүнтэй тэнцэх хувьцааг эзэмшижсэн байгаа Zhao Wei. За гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу сайхан явж байх үед гинт Ant Financial-ийн IPO гинт зогсон санхүүгийн зах зээлийг бүхэлдэнд сүйрүүлсэн. Тэгэхээр үнэхээр яг юу болов? Яагаад энэ IPO-ийн үйл ажиллагаа зогсох болов? Энэхүү үйл явцын гол шалтгаануудын нэг нь юу байсан бэ гэхээр 2020 оны 10 сарын 24-ний өдөр Alibaba Group-ийг үүсгэн байгуулагч Jack Ma-гийн хийсэн маргаантай илтгэл байсан гэж олон их сурвалжууд үзсэн. За уг илтгэлдээ бол Jack Ma юу гэж ирсэн бэ гэхээр Хятадын засгийн газрын санхүүгийн хатуу зохицуулалтыг ил тод ерөөсөө шууд шүүмжлээд ярьсан. За ерөнхийдөө бол Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй санхүүгийн хатуу зохицуулалт нь Хятадын технологийн салбарын хөгжилд цаад учруулж байна гэж Jack Ma ярьсан байгаа уг илтгэлдээ. За Jack Ma-гийн энэ хэлсэн үг бол Хятадын коммунист намын дээд удирдагчдын дургуутслыг нилээд хүргэсэн. За тэр дундаа Ши Жинпин даргын дургуг бол нилээд хүргэсэн гэж үзэж байна. Энэ явдлын дараа Jack Ma өмнөх олонний анхаарлыг татдаг зан авир, илэн далангүй байдал, ил тод үг хэлэхээ сүүлийн жилүүдэд бол намуухан зан аришингаар солиод байснаас бол ажиглаж болохоор за олон улсын хөрөнгийн зах зээл дэх хууль бус үйл ажиллагаанаас болж Zhao Wei хар жагсаалтанд орсон уу гэсэн асуулт эндээс гарч ирнэ. За аль эсвэл хосууд хэд хэдэн Хятадын тэр бумтан бизнес эрхлэгчдтэй хамт асар их хөрөнгө хоримтлуулж Хятадын санхүүгийн зах зээлд ихээхэн нөлөөтэй болсон нь за Хятадын төв засгийн газрын анхааралд тэр орсон уу гэдэг бас асуулт байгаамаа. Entertainment-ийн ертөнцийн гялалцсан од байсан Zhao Wei Хятадын бүх хэвлэл мэдээллийн платформоос гинт арчигдаж ор мөргөн алга болсон. За хэвлэл мэдээллийнхэн энэ талаар яг албан ёсны мэдээллийг бол хийгээгүй. Хятадын эрх баригчид Zhao Wei-г хар жагсаалтанд оруулсан талаар ямар ч тайлбар хийгээгүй, чимээгүй байсан.
Мөн түүний нөхөр бизнесмен Хуан Ёлонч одоо мөн адил энэ шуурганаас зайлж чадаагүй юм. За тэд бол гэр бүлээрээ Франц руу нууцаар дөрвөн орогнол хүссэн гэх мэдээлэл гарч байсан. 2022 оны 6 сард Жаавэ нас барсан одоо аавдаа зориулж одоо гашуудж буйгаа илэрхийлж тийм ээ аавынхаа фото зургийг өөрийнхөө Instagram хуудсанд оруулсан байна. За мөн энэ зургийн дор тэрээр нэгэн пост оруулсан нь бол надад юу ч үлдсэнгүй гэж бичсэн байсан бөгөөд за уг пост бол одоо орсноос хойш Жаавэгийн хэдэн мянган шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд шууд орсон. За гэсэн ч пост бол тун удалгүй устгагдаж түүний нас барсан эцгийн зургийн оронд зүгээр буддаагийн зургийг оруулсан байна. 2023 оны 9 сард Жаавэ Хятадын олон улсын нисэх онгоцны буудалд дахин одоо папараццийн дунд өртсөн байдаг. За энэ мэдээ түүнийг бол одоо Хятадаас явж өөр улсад цагаачлах гэж байна гэсэн цуу яриа байдаг. За энэ цуу ярианаас үндэслээд Жаавэг бол одоо өөрийн нөхөр охины хамт бол одоо Францын дарсны үйлдвэртээ амьдарч байгаа гэсэн мэдээлэл байдаг. За үгүй маа гэхэд одоо Жаавэ өөрийн одоо гэр бүлийн хамт Сингапур улсад амьдарч байна гэсэн мэдээлэл байна. За гэхдээ аль нь одоо яг үнэн баттай албан ёсныхыг бол одоо тодорхойгүй байна. 2024 оны 1 сард Жаавэ нас барсан тухай цуурхал Хятадын олон нийтийн сүлжээнд түүмэр өвт тархсан. За гэвч түүнийг бол одоо Харбин хотод аз жаргалтай амьдарч буй зургууд одоо нас барсан гэх энэ мэдээг няцаасан байдаг. За энэ зургууд дээр бол Жаавэ дулаан одоо хүрэм өмсөж чихэртэй долоогонд барьчихсан тийм цастай газар нүүрэндээ одоо гэрэлтсэн инээмсэглэл тодруулсан зургнууд байсан. Гисэн хэдэж түүний баяр баясгалан урт удаа үргэлжилсэнгүй бололтой. Ингээд 2024 оны 4 сард Жаавэ Хуан Юлон нар бол маш олон удаа Хятадын шүүхэд дуудагдаж Жаавэ компанийнхаа ихэнх хувьцааг битүүмжилснээр дахин олонний анхаарлын төвд орсон. Энэ бүх шүүх ажиллагаа бол хосуудын хувьд сайнаар дуусаагүй бололтой. За учир юу вэ гэхээр бол одоо Жаавэ яагаад Хятад улсын хар жагсаалтанд орсон бэ гэдэг бол одоо ч бас тийм бүдэг бадагхан хэвээрээ таамаг төдий байна. За тэрээр Хятадын эрх баригчдын дургуй хүрэх юу хийсэн бэ гэдэг асуултын хариулт одоо бол албан ёсны одоо мэдээлэл хийгдээгүй байна. За Жаавэ энэ хүнд хэцүү үеийг даван туулж буцаад Хятадын кино урлагийн салбартаа эргэн ирж чадах уу? Энэ бүх асуултын хариулт одоо ч тодорхойгүй байгаа юм аа. За ингээ өнөөдрийн мэс сэдв үүгээр дуусч байна. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Баяр таа.